Сайн мэцхан үзэгчдээ бидний нэвтрүүлэг үзэгч та бүхэнд шууд хүрч байна. За бидний нэвтрүүлгийг өнөөдөр Баярмаа, Мөнгөө, Алтанхүү, за Уянга гişгэ бид тав хөтөлж үзэгч та бүхэнд хүргэнэ. Тэгэхээр бидний өнөөдрийн сонгож авсан сэдв бол хөл хорой ба тусгаарлалт гэдэг сэдв байгаа. За ерөнхийдөө энэ хоёроос улбаалаад Монголд ер нь коронавирустай холбоотой ямар үйл явдал өрнөж байна уу? За дэлхийн бусад улс орнуудад коронавирус одоо хэрхэн тархаж байна уу? Үүнээс Монголд одоо ялгаатай нөхцөл байдал нь юу байна вэ гэх мэт өргөн үрээтэй сэдвийг ярья гэж би тэгэд сонгож авлаа. За тэгээ уламжлалын ёсоор сая чи өнгөрсөн 7 хоног нэлээд одоо их амралтын өдрүүдээсэн энэ өдрүүдэд юу хийвэ гэдэг сонио хацнаар яриагаа эхлэх үү? Юу анзаараа үзэгчдэд сонирхуулж хэлэхээр юу байна? Алтанхүү. Тэгээ би ч төр засгийн шийдвэрийг л даглаа да. Дагаад гэртээ яг байсан уу? Сар шаны баярад тохиосон тэгээд гэртээ л ер нь байлаа. Тэгээд жил болгоо угаасаа нөгөө өвөдөр очиж зоолгодог өстой. Өвгөөс гомдол ирсэнгүүгээд. Яг аав ээж хоёр нэг арга буюу тэгэл хүн амтны нөгөө симхэ харж байгаа гэдэг шиг. Явчаад ирсэн тэгээд ирчээд өвөө чинь тэгжэлээ гэл. Яг тэгжэлээ. Тэгээ яг ер нь бол нөгөө бас жоох хүүхд мөхтэй болохоос аль болох гэртээ байл гэж бодсон даа. Ер нь бол гэртээ байсан. Аха. Гэртээ тэгэл зургатаа үзэл сошиалар зарим нэг мэдээлэл аваад ер нь өнгөрсөн 7 хоног чинь нөгөө хөл хорой тогтоосон хот руу орж гарах өдгөөний хаасантай холбоотойгоор энэ шийдвэрээ шууд сонгогдсон. Тэгээд орж ирнэ тэгээд хүлээж ирсэн хүмүүс ахаад 7 хоногор хойш тооцоолол явсан хүмүүс тийм. Тэгээд тэдний тухайд л одоо хөгжилтэй гэх юм уу хөгтөөч гэх юм уу нэг тиймэрхүү янз бүрийн мэдээлэл захим орчинд байх шиг шүү дээ. Маргааш өглөө нөгөө хэд маань ирэн тэгээд тий 6 цагаас одоо тасч аавна гэж муу юм байна. Одоо тэгээд бүгдээ эхнээсээ нөгөө хадаг андартайгаа давшаан дээр баг хүлээж байгаа шүү. Бараг тийм бах тий. Нийтдээ урьдчилан тооцоогоор 40 мянган хүн 14 мянган тээврийн хэрэгсэл орж ирнэ гэж байна. Тэгэхээр ч одоо энэ хитгэн тавж байгаа тэр хүмүүсийг тэгээд дээрээс нөгөө асуумж асуугаад халууны нь үзээд оруулна гэж байна тийм. Тэгэхээр нэлээд л ачаал үүсэх шинжтэй л. Ер нь бол нөгөө тийм болохоор цагийн хязгаарлалт энэ төр гар тогтооно гэж яриад л шүү. Хэлээр ороход юугаар ороход Улаанбаатар ороход Улаанбаатарын хэлээр ороход. Орон нутгийн дугаартаа бол хязгаарлалт цагийн хязгаарлалт тавина гэсэн шүү. Тэрнээс гадна маргааш нэг одоо олзуур хуурстай гин ч одоо хайшаач чинь нэг тийм зүйл нь цаг агаар нэлээд хөөдрөх төлөвтэй байна гэсэн. Нэлээд олон газар цасан шуурхтаа за үүнтэй холбоотойгоор орон нутгуудаас гарах зам дээр бас тодорхой хязгаарлалтуудыг хийх юм байна лээ. Тэгээ энэ мэт арга хэмжээнүүд нөхцөл байдлууд бас энэ Улаанбаатар хот руу орж ирэх 40 гаруй мянган иргэн 14 мянган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бас нэг бага зэрэг сааруулах байх гэдэг ийм л найдлага тавиад байгаа юм шиг байна. тий жолоочноос гэсэн нөгөө боломжтой байхгүй бол цасан шуурхтайгаа учраас одоо тэр чинь бас нэг хэд хоног хөдөө байсан хүмүүс ч одоо тэгээд гэр орноо санаа тий бас яарч давхичээж янз бүрийн одоо эрсдэлд орох үе гэдэг ийм зүйлийг бас цагдаагийнхаа өнөөдөр анхааруулж ах шиг бас тэгээд ямар ч юм ер нь бол тэгээд гэртээ дэмжлээ даа өнгөрсөн 7 хоног. Өнөөдрөөс ажилдаа орчих. Ер нь яг цааш нэр яг тийм байсан. Тэг гараад явсан чинь нэг л гим хийгээд байгаа юм санагдаад ер нь айгүй эвгүй байсан шүү дээ. Манай ээж нөө ганцаараа амьдардаг болохоор бас яг очихоос арга байгаагүй. Тэгээд маск интернет зүгэл баг ингээд хүн амтаа харж байгаа сим. Дороо нь харж байгаа л ингээд. Симгээр нь ороод гарсан. Гэхдээ тэр өдөр анзаарахад зарим хүмүүс ер нь бол бас өргөнөөр золгоод явж байгаа ганц нэг гэр бүлтэй таарсан шүү. Хүүхч жохтаа дагуулсан, дээл хуцаа өмссөн, би том тортой бэлгээ барьсан хүмүүс бол ер нь харагдчихлээ лээ. Тэр бас тэр тал дээр бас нэг жоохон тийм хариуцлагагүй юм гарсан юм шиг үү зураг үргэлжлээ. Эргүүлээд яг үнэ шүү. Яг одоо ингээл орцны үдээр гудамаар нөгөө төрийн албан агч нар чи эргүүл хийгээл за тий яг одоо үр дүнтэй хийж гин үү яаж гин гэдэг дээр бас нөгөө тодорхой хяналт тавиад баг ингээд хідэн цаг тутамд чинь би мэдээ аваад ажиллаж байгаагаа ингээд баримтжуулаад тайланд оруулсан ингээд одоо манай хамаатны нэг ихч яг шиний нэгэн тийм юунд гарсан. Эргүүлд гарсан дээ айгүй тийм идэвхтэй бас ажиллаж исэн. Тэр нэг анзаарчихсан шүү. Монголд ямар сонирхолтой онцлогчоор мэдээлэл вэ? би бас ерөнхийдөө нөгөө төр засгийн шийдвэрээд байгаа гэртээсэн. Тэгтээ яг нөгөө нэг аав хоёр талын аав ээж дээр бол очсон. Ер нь нэг тэгтээ яах вэ гэдэг юм өхөнд байсан юм шиг. Байсан. Тэгээд нэг хар өөрөөр очичоод байсан. Үнэхээр би зүгээрээс анзарчсан. Золголт бол хийж илээ. Олон хүүхдэд дагуулсан маш олноороо тэгээд нөгөө дээл хувцас өмссөн. Яг нэг цагаан сар ямар байдаг тийм дүр зураг бол айгүй хажиалагдчихсан.
Тэгээд ер нь ихэвчлэн гэртээ байсан. Тэгэхээр яг лагерын тийшийг бол явсан. Лагерын замын хөдөлгөөн бас яг тэр баярын өдрүүдэд бол бас байсан. Лагер дээр ч гэсэн өвлийн байшинтай айлууд бол ихэвчлэн лагер дээр байгаа тийм дүр зураг бас ажиглагдчихсан. Хамгийн гол нь тэр өдрөө чи маш сайхан дулаахан цас бударсан их гоё өдөр байлаа шүү дээ. Тэг хүмүүсээс хүүхдүүдээ агаар салхинд авч гарч байгаа тийм юм би бас харсан. Тэг ямар ч байсан бодож л байлаа. Цагаан сар ингэж хийвэл яг хүн болгоо айгүй ам сайтай байлаа л дээ. Ер нь цагаан сар нэг ийм цомхон хэмжээнд те болчвол их зүгээр юм байна гэсэн надад болохоор эсрэгээрээ нэг тийм гой санагдаагүй. Ер нь бол нөгөө цагаан сарын баярт би бол дуртай. Тэг айл байлаар яваал ингээл сонь сайхан сонсооч юм уу те ингээхэн гой санагдаг. Тэг их маш уйтгартай тийм цагаан сар болсон. Маш өдөртэй байсан нэрээ. Тэг ямар санд нөө олон хоног амарсан, олон хоног амрах үнэхээр дими санагдсан. Жин нэмээ. Тэр хамаагүй тийм юм шүү дээ. Дараа нь чамайг амрахаа байдаг шин. За манай хоёроос сонсох. Нөгөө тэгтээ яг болсон. Тэгтээ шиний хоёрын уг нь нэгэндээ бол яг гурлаа байсан. Тэгээд хоёрынд нөхрийнхээ имэд ирсэн. Их өндөр настай. Тэгээд байнга л ингээл хүн божигнжтэй айл ямар ч хөнгөө 2-3 хүмүүсийн имээ тоогоо ярьж байгаа хүн тэгэл залгоод гарсан да. Тэгээ бусдаараа бол ерөөсө гэртээ ойрхон ч баг гараагүй тэгэл өдөр айгу хурдан өнгөрөөдсөн. Өглөө нэг хоол хийлээ. Өдөр нэг ойр зургийн гэр орны цэвэрлээ орой хоолоо игээл тэгэл зургатаараа ер нь бол баг нийсчүүдийн нэг 90-ээс илүү хувь шүү бараг залгааг баха. Яг 100 тонны хасаа хязгаарлалт бол хийж чадсан. тэгсэн. Тэр чинь автобус унаабарс явахгүйсэн байна. Тий. Гэсэн зарим айлууд бүр нөгөө нэг ингэ бичсэн байсан шүү дээ. Үүдэн дээрээ би нөгөө нэг харч чадгаа. Зочиг хүлээж авахгүй гэдэг ингээд бичээд наацсан хаалган дээрээ. Зөвлөдөө. Тэгээд наацсан тийм айлууд. 20 за яг хуу ихтэй л нэг 20-30% нь л ер нь бол тэгж авсан баг. Явсан ч гэсэн нэг ганц 2 айлаар л хязгаарлагдсан байх. Тэгсэн байлаа шүү дээ. Нэг пост харсан чинь байдгаараа гоёод 2-3 хүүхдэд дагуулж лифтэнд орж ирсэн эмэгтэй тохоогоороо товч таах ингэж дүр үзүүлэх болчихсон. Их дайжгүй ард юм гээд. Явахгүй дуулна бүр аял. За хишээ айд очсон уу? Би стек гэрээсээ гараагүй. Өнөөдөр л нэр бараг гэрээсээ гарсан. Коронавиг үүдчих. Ямар ч Тэгээд нөгөө юу яасан штэ. Айд очоогүй зөвхөн ээж дээр очиод гэртээ очсон. Тэгээд бусад нөгөө ихс нар дүүнэртэйгээ тааралдаг болохоор цахимаар нөгөө юу яасан. Золголтынхаа хүүхдүүдийнхээ бэлэг шүлгийг солилцоод тэгэхгүй нөгөө хүүхдүүд чинь бослог гаргаад байгаа юм чи ерөөс хамгийн орлоготой энэ цагаан сар үе. Тэгээд тэрийг нөгөө цахимаар шилжүүлсэн. За нэг тиймэрхүү. Гэтэ яг хөл хариуд тогтоосных бас нэлээд эрсдлийг бид нар бас ардаа хийж чадсан бах. Аюулыг бодвол зайлуулж чадсан бах гэж бол найдаж байгаа. За тэгээ өнөөдөр ч гэсэн бас тэгээд бидний айх аюул багтаагүй л байна да. Тэгээ өндөр болоод энэ бол гэж бодоод штэ. Өнөө өглөөний байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн мэдээлэлээр 87 мянган хүн одоо яг энэ коронавирусын с ิจ гтэй тохиолдолоор бүртгэгдсэн байна. 87 мянган хүн өвчлсөн гэсэн. За эдгээрээс 2977 хүн нас орсон, 851 с ิจ гтэй тохиолдол одоор байна. 41.6 мянган хүн идгсэн байна. Тэгэхээр идгэрсэн хүмүүсийн тоо нийт одоо өвчлсөн хүмүүсийнхаа бараг 50% та тэнцэж байгаа бидний хувьд сайн мэдээ. За гэхдээ энэ хугацаанд ажиглагдсан муу мэдээ гэвэл зөвхөн одоо бүгд найрамдах хятад улс гэж бид нар одоо голомт гэж айжсэн бол энэ дэлхийн 56 улсад коронавирусын халдвар нэгэнт тархацлаа. За хамгийн сүүлийн мэдээгээр уянга түрүү хэлжсэн нь энэтхэгийн шин дээлэрлээ гэсэн одоо тэр нь хэдийгээр яг баталгаад албан ёсоор ДМБ-с одоо зарласан эсхийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан бол мэдээллийн сайтн дээр гарсан байна. Энэтхэгийн шин дээлээд халдвар илэрлээ одоо маш их тийм шигүүхэн амттай. Одоо бас нөгөө эдийн засгийн хувьд бас тийм сайн биш. Тийм улсын хувьд бол энэ маш том цохилт болж байна гэж бас олзуулсан байсан. Тэгээд энэ улсад бас яг л нөгөө бусад улсуудын адилаар зөөвөрлөгтөн орж ирсэн байх магадлал маш өндөр. Ер нь халдварын ч одоо ерөөсө их тохиолдол нь зөөвөрлөгдөж орж ирсэн гэдэг гадны улс орнуудаас тий. Одоо бүгд найрамдах Солонгос улс гэхэд яг өнөөдрийн өглөөний 8 цагийн байдлаар 4214 тохиолдол бол бүртгэгдсэн байгаа. Тэгээ нас орсон хүн нь бол бас нэг 20 орчим 20 гарчихсан явж байна. Тэгээ ерөн зүгээр яг
бүгд найрамдах Солонгос улсын хувьд нөгөө Тээгүү хот бол яг голомт нь гэж үзэж байгаа. Тэгээ зарим нэг одоо гарсан одоо хотуудад бол хөл хорой тогтоогоод дээрээс нь сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг бол ерөөхдөө зогсооцсон байгаа. Тэгээ бүгд найрамдах Солонгос улсад одоо нөхцөл байдал ямар байгаа вэ гэхээр маскны эрэлт бол маш ихээр нэмэгдсэн. Гэхдээ маск бол олдохгүй байгаа. Гэхдээ яг нөгөө нэг бүр хөл хорой тогтоохдоо одоо манайх шиг бүр сургууль цэцэрлэгийг хаагаагүй ч гэсэндээ зарим нэг одоо яг тэр голомттой байгаа бүсдэл эсхийг л бол хаацсан байгаа. Бусдууд нь бол хэвийн одоо үйл ажиллагааг үргэлжилж байгаа. Яг ямар ч хэлсэн халдварын эрсдэл бол бас цаашдаа ч гэсэндээ нэмэгдэх магадлал бол маш өндөр байгаа. Тэр чинь нэг сүмийн одоо тэр Шинжоку тэнгэр газар илүү тийм сүмээс тэр чинь анх гарсан шүү дээ тий. Тэр сүмийн хоёр удирдлагыг бол энэ коронавирусыг мэдсэн хэрнээ нуун дарагдуулсан байна гэдэг үндслээр шалгаад эхэлчихсэн байгаа. Эрүүгийн эерэг үүсгээд тий шалгаад эхэлчихсэн байгаа гэсэн ийм мэдээллийг бол өгч илээ. Америкийн нэгдсэн улсад одоо хоёр дахь тохиолдол нь өнөөдөр өглөө бас насварлаа шүү дээ тийм ээ. Салдварын тохиолдол бол бас нэмэгдээд байгаа тий. Иймэрхүү мэдээллүүдийг өгчээсэн. За гэх мэтэр бид нар л одоо ганцхан хаалгаар орж ирэх боломжтой байсан коронавирус маш олон их үүсвэртэй болчихлоо шүү дээ. Тэгэхээр бидний эрсдэл улам бүр нэмэгдэж гин гэсэн үг. За үүнтэй холбоотойгоор төр засгаас ч гэсэн зохих шийдвэрүүдийг авч ин тийм ээ. Хамгийн сүүлийн өнөөдөр ямар мэдээлэлсэн бэ? Өчигдрийн засгийн онцгой комиссийн хугацаанаас ямар шийдвэр гарав? Тэг яг тэр нөгөө нийслэл рүү орох гарах хөдөлгөөнийг маргааш өглөөний 6 цагаар нээж байгаа. Тэгээд энэтэй холбогдуулаад ер нь ямар зохицуултууд хийх вэ? Авт болоод тэр шин галт тэрэг орон нутгийн одоо жишээ нь галт тэрэгний хөдөлгөөн орон нутгийн нислэгүүдийг бас хэвийн горимд нь оруулж байгаа. За дээрэс нь одоо юу гэдгийг Монгол улс руу орж ирж байгаа иргэдийг одоо ерөөхдөө 2-3 хүн боомтоор тодорхой хязгаарлалттайгаар ингэж авах бас юм шийдвэрийг гарсан байлаа. Хойноос одоо нэг Сүхбаатар навн шиг алтан булаг гэсэн ийм одоо боомтуудаар бол буян тухайгаар ингэж авъя гэсэн ийм шийдвэрүүд бол гарсан байлаа. Тэгээд мэдээж нэгэнт ийм шийдвэр гарч байгаа юм шин тэнд бол нөгөө хорио цэрийн дэглэмийг чанц ахиулах тэр нөгөө ариутгал халдваргүй зүйлтэй хийх яг тэр хүмүүсийн хаалганыг хэмжиж оруулах гэдэг нөгөө бүх шаардлагатай арга хэмжээнүүдээ бол илүү одоо анхаарлаа сайжруулж шингэж л одоо ажиллахаас өөр аргагүй болж байна л та. Тэгээд энэтэй холбоотой нэг ийм шийдвэр бол өчтөр гарсан байлаа. Тэгээд бас тэр одоо тэр нээлттэй байгаа бомбуудаар одоо халдварын эрсдэлтэй бүсээс орж ирэх гэж байгаа хүмүүст анхааруулж байгаа юм билээ. Хэрвээ та манай улсын хэлээр нэвтрэх юм бол 14 хоног тусгаарлагдана. Энийг зөвшөөрөх юм бол тамаатай шүү дээ тий. Энийг зөвшөөрөх юм бол та нар одоо орж иж болно. Тэ зөвшөөрөөг нь одоо тэндээ үлддэг ч юм уу. Орж ирэхээс өмнө маш сайн анхааруулж тэгэж одоо ам өчгийг бараг авч байгаа юм. Бүгд найрамдах хятад улс Солонгос, Иран, Итали зэрэг улсуудаар дамжсан болон тус улсаас одоо зорчиж ирж байгаа гадны иргэдийг бол манай улс руу нэвтрүүлэх байгаа. Зарим Монгол улсын иргэдийг саяны уянгагийн хэлсэн санамжийг өгөөд зөвшөөрсөн тохиолдолд нэвтрүүлж байгаа гэдэг мэдээлэл байгаа. За өнгөрсөн одоо 7 хоног бид хэд ч одоо амрахтаа бас нэг өөдсөнгөө тийм ээ үйл явдал нэлээ ихтэй байлаа. За хамгийн түрүүнд л Монгол Улсын ерөнхийлөгч бүгд найрамдах хятадд улсад айлчлах нэ гэсэн мэдээллийг аваад хүүе энэ ч одоо ийм хэцүү нөхцөл байдал яаж байгаа юм бэ гэж. Яаж байгаа ерөнхийлөгч вэ гэсэн шүү юм нийтээрээ ярилцаад байж лаа. За тэгтэл ерөнхийлөгч бол бүгд найрамдах хятадд улсад очиод 30 мянган хонь бэлгэлэхээр боллоо гээл. За үүний хариуд хятадд маш их талархал хүлээж аваад манай нүүрсний асуудал, газрын цэсний экспортын асуудал гэх мэт одоо тодорхой хэд хэдэн асуудал дээр бас манад нэлээд эерэг хандлага, эерэг үр дүн авчрах ийм одоо үр дүн, яриа хэлцээрээ үр дүн гарлаа гэдэг мэдээлэл бол монголчуудыг нэлээд их баярлууллаа л да. За мэдээж нэг сайн тамуудаар хүлээж авч байгаа хүмүүс байна. За гэхдээ дийлэнхдээ одоо ерөнхийлөгчийн бас энэ нүүдлийг Монголын гадаад бодлогын мэргэжлийн нүүдлийг бас зөвтгөж эргээр хүлээж авч байгаа хүмүүс нь дийлэнх байна уу да гэж харлаа. Та энэ дээр ямар бодолтой? Гэхдээ яг тий ер нь бол нөгөө нэг ингээд айлчлалын дараач засгийн газрын ээлжид хуралдаан болох шиг болсон. Тэгээд 15-наас амширс нүүрсний экспортоо хөрвүүлжлүүлье гэдэг ийм шийдвэр бол гарсан. Манайх ч одоо ганцхан нөгөө машинаар одоо нүүрсээ гаргаж байгаа учраас тэр бол нөгөө хүн байгаа маш олноогоо цуглана. Эрсдэл өндөр учраас тэр нөгөө нүүрсний тээврт явж байгаа жолооч нарын яг тэр аюулгүй байдлыг маш сайн хангаад баг нөгөө нэг ийм эмчнэрийн өмсөд байдаг тусгай хувц өмсүүлэх юм ааш. Тэгээд бичиг баримтаа шалгуулах юм чинь цааш энэ гаргаж ижилээ шүү. Тэгээд ерөөхдөө яг тиймэрхүү нөгөө хяналт шалгалтаа чангаруулж хагаад энэ нүүрсний тээврээ бол хийя гэдэг энэ асуудал баг ингээд шийдэгдэх болсон. Тэгэхгүй бол энэ чинь нөгөө нэг бас төсвийн алдагдал эргээд үлэмж хэмжээгээр өсөх юм эрсдэл байгаа учраас ер нь бол энэ асуудлаа нэг номерт
одоо ингэж шийдэ гэдэг тэр энэ ерөнхийлөгч айлчлал бас нэлээд гол нөлөө үзүүлсэн юм алсыг харсан бас бодлого болсон багт гэж ярьж байна. За одоо бид нар ч одоо нэг хонио цуглуулах ажилдаа орсон байгаа шүү дээ. Тэр цуглуулахгүй шүү дээ. Ягаад яг бид л байгаа ахалтай гэтэл манайхан ч нөгөө ханиулаад хэллээ шүү дээ. Би л рүү тоо харсан чи өнөөдрийн байдлаар яг ханиу тусламжаар 13600 хонь ирсэн байна. Одоо яг өгнө гэдэг. Манай улсын чинь хамгийн дөрөв 1000 байна. Энэ одоо бодгоны ардаа ирсэн. За энэ мэтэр 13600 мянгад хүрчээ хоньны тоо толгой. Одоо ханд өөх. Энэс аймаг сумууд нь байна шүү дээ. 8841, иргэд 2889. За аж ахуйн нэгж байгууллагууд 1950 хонь хандивлаа гэсэн юм байна. За ингээд одоогийн байдлаар 30000 хоньноос чи 13600 нь бүрдсэн юм байна. Гэхдээ яг одоогийн байдлаар ерөнхийлөгч бол засгийн газраас ч тэр энэ 30000 хоньыг яаж бүрдүүлэх юм бэ? Одоо аль одоо хөрөнгийн нөөс сангаас гарах юм бэ гэдэг талаар ер нь бол мэдээлэг байгаа шүү дээ. Гэхдээ яг манайхан ингээд одоо сайн дураараа бараг тал хувийн шахуу бүрдсэн ингээд одоо бүрдсэн л дээ. Яг наачин бол тустай асуудал та. Наачин яг энэ чинь ингээд бид нар тусламж дэмжлэг үзүүлээ гэдгээ очиод хэлж байгаа. Тэгээд энэ 20 цэрийн дэглэм дууссаны дараа хоёр улсын одоо харьяалах хөдөө аж ахуйн яамд хооронд яг энэ асуудлыг яаж шийдэхэр байна вэ гэдэг энэ асуудлаа ярина. Мэдээж бол нөгөө ерөнхийлөгч төсвийн эрх мэдэл байхгүй учраас засгийн газар төсвийн хөрөнгө мөнгийг нь бол үндсэндээ шийднэ гэсэн ийм одоо зохицуулт бол байгаа учраас энэ дэр яг энэ хөл хорой одоо тавигдаад энэ халдвар бас гайгүй болсны дараа энэ асуудлаа ингээд шийдэхэр тийм зохицуулт бол байгаа юм байна. Ер нь энэ коронавирусын эмчилгээнд бол маш их хөрөнгө зарцуулагдаж байгаа шүү дээ. Манайх ч гэсэн дотооддоо одоо 2 3 удаа нөөц хөрөнгнөөс гээл 4.2 6.5 тэрбум. Тийм тэгэхээр манай дотоодын аж ахуйн нэгжүүд бас засгийн газарт хандив өргөж гисэн тийм ээ. Хамгийн сүүлд өнөөдөр ямар газрууд хандив өргөж байгаа. Энэ хэмжээ ер нь юу болж байна? Тий яг нөгөө энэ чинь яг нэгтгсэн байдлаар ингээд бэлэн мөнгө өгж байгаа хүмүүс байна. За бэлэн бусаар гэхээр одоо юу гэдэг нь хамгаалах ус хэрэгсэл одоо жишээ нь өгж байгаа. Өнөөдөр бол жишээ нь Олимпийн аварга Төвшинбаяр одоо нөгөө Монгол тулхтны зөөр хэмээн төлөөлөөд Hero Entertainment-ийн захирал Баатар нар бол ингээд 100 яг нөгөө стандартын шаардлага хангасан тийм хамгаалтын хувцсыг бол бэлгэлж ялээ. Тэгээд өөр чин хурд хамтлаг бас тодорхой хэмжээнд тэр нэг тоглолтынхаа орлогын дээжээс гээд мөнгө өгсөн. Гэхдээ бас 3 сарын 8-нд дахиад энэ Монгол иш телевизтэй хамтраад онлайн тоглолтоо зохион байгуулах юм байна. Тэгээд ингээд энэ онлайн тоглолтоо зохион байгуулахдаа тэрийг нөгөө лайваар ингээд шууд үзэх учраас тэн дээр хандивын данс албасаар нэгээд тэнд бол цугларсан хандивын мөнгийг бол шууд улсын онцгой комиссд өгөн. Мэдээж тэрийг бол нөгөө улсын онцгой комисс яаж зарцуулах вэ гэхээр яг нөгөө голомтын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчтай аюулгүй байдлыг хангах энэ чиглэлд бол ингээд зарцуулахаар байх жишээтэй. За дээрэс нь өнөөдрөөс баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зүгээс одоо хандивын аяныг бол эхлүүлсэн юм байна. За холбоонд бол нөгөө нэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс маш их санал ирсэн. Тэр чинь нөгөө улсын хэмжээнд 21 аймаг салбартай холбоо учраас тэгээд ингээд хандив өгмөр байна. Бид нар одоо өөр өөртөө те үйлдвэрлэгч бид нар бэлэн мөнгө өгчихдэггүй ч гэсэн одоо юу гэдгийг цайгаа өгөөч гэдэг юм уу, бээлийн хувцас өгөө, маскын ойж өгөөч гэдэг юм уу. Ийм хүсэлт ирсэн юм. Тэгээд зөвхөн 7 хоногийн хугацаатай ийм хандивын аяныг бол эхлүүлсэн юм. Өнөөдөр ямар компани вэ нөгөө хатан цай гэдэг байдаг шүү дээ. Тэ? Хатан цай гэрэл чонхор гэдэг компани хамт олон бас 4 сая төгрөгийн үнэ бүх юм одоо найруулдаг энэ хатан цайгаа бол ингээд бид нар бэлгэлж байна гэдээ бас авч өгж явах жишээтэй. Тэгээд энэ аян нь бол яг 7 хоногийн хугацаатай үргэлжлээд тэгээд эх 7 хоногийн нэгд өдрөөс улсын онцгой комисс нөгөө цугласан үйлдвэрлэл эрхлэгчдээс цугласан тэр хандивыг бол ингээд хүлээлгэж өгнө гэсэн ийм бас мэдээлэл өрхөд байна. Тэгэхээр яг энэ хандивын аянд бол одоо манай иргэд аж ахуйн нэгжүүд бол дор бүрнэлж чадах шинэ гэрэл бас нэгдэжлээ л да. За тэгээд ингээд коронавирусын ард гарахтай бид нар чадах шинээгээрэл ер нь дэм дэмэндээ үзэж штэ. Тэгтэл бас сайнны хажуугаар саар гэж тийм ээ ийм одоо үйл явдлууд бас гарж байна. Энийг бас хэлэхгүй өнгөрч болохгүй тийм ээ. Уянгаад энэ талаар цуглуулсан мэдээлэл байгаа тийм ээ. Бага. Хөл хорой тогтоосонтой холбоотой, тусгаарласантай холбоотой бас зүйлүүд гараад тах шүү гэсэн. Энэ тусгаарлалтын мэдээ яг өнгөрсөн амралтын өдрүүдэд яг араараасаа гарч ирлээ. За хамгийн анх энэ одоо олон нийтэд яаж хүрсэн бэ гэхээр өнөө цэргийн госпитальд одоо тусгаарлагдж байгаа нэг иргэн одоо тэр госпиталийн одоо аяг халбагны зургийг нь аваад, нойлынхын зургийг аваад
өөрөө ингээд одоо гадны хувцастай сууж байгаа тийм зураг ингээд сошиалд оруулж байгаа. Тэгээд бид нарыг одоо тусгаарлаж гин гэж одоо бас арай л тийм юу стандартын шаардлага хангаагүй те. Тэгээд нэг дор ингээд 4-7 гоор нь байрлуулад ингээ айгуу тийм тав тухгүй байна. Тэ би одоо гадуур хувцастайгаа сууж ийн гэд зураг оруулсан байгаа. Тэгсэн яг тэр зургийн хажууд өөрийнх нь чамдаан байгаа юм л та. Тэнд нь солих хувцас байгаа юм шүү гэж хүмүүс бас тэгж байгаа. За нэг эхний одоо тэр мэдээ болын тусгаарлалтын талаарх сэтгэл бол ингэж орж ирсэн. За үүний дараагаар Жаргалантын аманд байдаг онцгой ажлын ерөнхий газрын тийм цовлолд бас тусгаарлагдсан иргэдийн зүгээс за энэ дундаа бас Солонгос улсын иргэн, Япон улсын иргэн бас тусгаарлалтын байрыг голж за хувийн шүршүүр нэхэж те. За тэгээд халуунаа үзүүлэхгүй гэж эсэргүүцэж за хит хитэн бас Монгол хүмүүс хоорондоо ингээ үгсээд бөөнөрөө ингээ эсэргүүцээ те. Халуунаа хэмжүүлэхгүй бай ингээ тэмцээ энтер гэсэн ийм уриалга гаргаж эмчнэрийн одоо шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэлд үзүүлээд тэгээд тэнд байсан эмчнэр аргаа бараад одоо цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн байна. Тэгээд энэ байдал одоо хэсэгтээ намжаад ингээ өнгөрсөн. За энийг болохоор манай улсын иргэд одоо юу гэж хүлээж авч ийн вэ гэхээр ихэнх нь одоо ингэж байгаа. Одоо та бүгдийн их орон чинь те байгаа чадлаараа ажиллаж байна. Тийм болохоор одоо ингээд голж цамаархалгүй өөрийгөө болон өрөөлийг одоо 14 хоног тусгаарлагдаад гараа. Одоо яахын та нарыг одоо 5 одтой буудлын нэг өрөөнд оруулах юм уу гэдэг юм уу. Иймэрхүү одоо шүүмжлүүд маш их өрнөсөн л доо. Тэгээд миний хувьд бол яг тэр шүүмжлээд байгаа иргэдийн бол талд байсан энэ өнгөрсөн хугацаанд маш их ингэж мэдээлэл үзсэн л дээ. Тэгээд ер нь бол би Монголын одоо эмнэлгүүдийг бас мэднэ л дээ. Дүүргийн эмнэлэг, улсын эмнэлгүүдэд би хэвтэж эмчлүүлж исэн. Тэгээд нэг өрөөнд 6 гараа байрлал 0 нь одоо ингээд энэ 0-ыг харахад бол уг нь их айтахан л 0 байгаа. Цэвэрхэн одоо бүр зарим эмнэлгүүд чинь бүр амар тийм хуучны барилгатай 0 энэ нь бас их хэцүү байдэн штэ. Тэгэхэд энэ госпиталч бол одоо бас сайхан нэг шинэ байр барьсан санагдаад байна. Госпиталийн эмнэлэг бол гайгүй. Тэгээд яг тухайн үед нэг усаал ингэж өөрсдөө хийх нэг тийм нөхцөл үүссэн юм шиг байна. Тэгээ тэрийг ингэж голж ингэж уурлаж тэ. Бид нар чинь уг нь эмнэлэг төвцөгтэй гадуур хувцас солиол ингээл нэг халаад малаад хүмүүсэл байдаг ш. Би тамрын одоо хувцастыг ягаад зүгээр тэгчих болохгүй зүгээр. Гэхдээ өөрсдөө гадуур хувцас тайлахгүй байж бид нэр ингээ гадуур хувцастайгаа байж ин ч гэдэг юм уу те. Тусгаарлалтанд байгаа хүмүүс тийм авир их гаргаж чинь. Тэгээд бас тэгж нөгөө ирчүүд нь ойр ойрхон тамхи татна гэж бөөнөрөө гараад мэрсээр арх уугаад бас тийм тийм асуудал бас үүссэн гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэний одоо эсрэг юу гэдэг эмчнэр нь ингээд шаардлага тавихаар уурладаг ч юм уу. Халуунаа үзүүлэхгүй гэж одоо тийм. Энэ одоо яг тэр госпитал тусгаарлагдж байгаа хүний одоо яг 0 нь л ийм л юм байна л та. Тэгээд зогцоод одоо ер нь байгаа орчиндөө зогцоод байхад одоо юун тийм буруу, юун тийм хэцүү байгаа. Тэгээ бусад улс орнуудын жишээн дээрээс харахад бол ингээд маш том тийм зааланд ингээ голоор нэг юм ганц хавтан ингэж тавингуудаа ингээд иргэдэг хүмүүсийг ингээд игнүүлээд хөвтүүлсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэнд бол яалтчгүй ингээд одоо том заал хүүтэн учраас зарим нэг нь ингээд хүртэг энтертэйг хүнжилтөө орцсон тийм зурагнууд бас явсан л та. Яг мэдээж энэ орчин нөхцөлийн талаар ярих л ёстой байх л те. Энэ орчин нөхцөл нь өөрөө эмнэлгийн орчин нөхцөл байх ёстойгоос гадна дахиж халдвар тараахгүй ч юм уу энэ хүмүүсийг өвчлүүлэхгүй те. Гэх мэт орчин нөхцөлийг бол хангасан л байх ёстой байх. Гэхдээ яг одоо эндээс харахад би бол мэдгүй манай улсын эмнэлгүүдэд байдаг л дүр зураг харагдаж байх шиг л байх юм. Яг нөхцөл байдал дээр нь байгааг болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ дэлхийн бусад улс орнууд одоо жишээлбэл те тэр хүмүүсээ яаж хүлээж авч байна гэдэгтэй харьцуулахад бид нар одоо ингээд хил ам хийгээд хамаагүй инэрэнгүү ер нь бол ард иргэдээ манай улс орн чинь яаж штэ хүлээж авч байгаа штэ. Гэхдээ тийм штэ энэ чинь Иранд байсан бол яах эмнэлэгтэй шатаацсан юм лээсэ. Коронавирус тулсан. Украинд автосан шатаасан. Өөрсдөө ийм ухамсаргүй бас байжлахгүй зарим нэг зүйлийг одоо мэдээж хэрэг гомдол байл хэлгүүл яах вэ те. Тэгтээ бас халуунаа хэмжүүлэхгүй гэж одоо цааргалах инээ тэрэ тэгч одоо арай л бас байжлахгүй шүү. Тэгээд бүр өөрөө хэмжүүлэхгүй гэхгүй бусдыг турхирсан гэж байгаа. Бити хэмжүүлээрээ гэдэг. Тийм, бити хэмжүүлээрээ цөмөөрөө ингээд одоо халуунаа хэмжүүлэхгүй ингээд тэмцээч гэдэг юм. Гарын мараач гэдэг юм уу. Тиймэрхүү. Тэгэхээр
ухамсарлаад өөрөө өөрсдөө ухамсарлаад солонгосоос ирсэн те үр хүүхдтэйгээ уулзахгүй, хань ижилтэйгээ уулзахгүй, ганцхан гэртээ орсон те гаднаас идэж уухамаа аваад ингээд 14 хоног өөрсдөө тусгаарлалцсан ийм үлгэр жишээ зөндөө байгаа байхгүй юу. Тэгээ манайхан нэг ер нь манайхан чи нэг ирэх ярих айгуу дуртай штэ. Үүргээ бас ухамсарлах хэрэгтэй байхгүй. Бид нар яг үнэндээ эдрийг яагаад тусгаарлаад байгаа юм? Магадгүй тэр зур халдвартай хүн байж магадгүй штэ. Гарч ирэл баахан хүн хүрэх юм бол манайх шиг ийм цөөхөн хүн амтаа уусвал хэцүү штэ яг үнэндээ. Тэгээд бас нэг мэдээллийн сайт одоо тэнцвэртэй байлгах үүднээс Жаргалантын аманд байгаа иргэд рүү бас уцаар холбогдож мэдээлэл авсан байсан. За тэр мэдээлэл дээр юу гэсэн байсан бэ гэхээр Жаргалантын аманд Солонгосын одоо тэр Тээгүү хотод гэлүүдээ суралцчихсан 4 оюутан байсан дэваа бас бусд хүмүүс байгаа. Гэтэл тэр хүмүүсээс одоо өдрийн юу гэдгийг 40-80 мянган төгрөгөөр тооцож төлбөр авах тухай яригдахаар нь манай хүүхдүүд эсэргүүцсэн юм байлээ гэсэн тийм тайлбарыг өгсөн байсан байхгүй. Тэгээ би өнөөдөр энэ талаар эрүүл мэндийн яамнаас тодруулсан чинь тусгаарлалтанд байгаа хүмүүсээс өнгөрсөн хугацаанд хинээс нь ч нэг ч төгрөг аваагүй. Одоо энэ мөнгө төгрөг авах эсхийг одоо сангийн яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, засгийн газрын шийдвэрээр шийдэх асуудал ямар нэгэн тийм мөнгө төгрөг ярьсан асуудал бол байхгүй шүү гэд эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газраас бас аль бие осоор мэдгдсэн. Тэгэхээр бас та бүгд минь энэ нөхцөл байдлыг маань ойлгоод ингээд тусгаарлалтанда байгаач ээ гэд бүр сүултээ гуйж байна лээ. Тэгээ яамынхан. За тэгээд манай найрлагч бас дэлхийн бусад улс орнуудад ер нь ямар хөө байдлын юу коронавирусын халдвартай холбоотойгоор ямар паник үүсэж байгаа юм бэ гэдэг талаар бас сошиал орчинд тарсан бичлэгийг бэлдсэн байгаа. Энэ бичлэгийг үзэгчтэй хүргэе. Бол Украин жишээлбэл тэр халдварт байж магадгүй с ิจ гтэй тохиолдолд хүүхдүүдийг автобусаар тээвэрлээд ирж явах үед оруулахгүй гээд гал шидэхтэй чулуун модоор нүүлгэх ийм үйлдэлүүдийг гаргаж ирсэн шүү дээ. Тэр нөө Вухан хотод сурж ирсэн оюутнуудаа авсан юм шүү уг нь тий. Тэгэнгүүт оруулахгүй гээд тэгээд ийм нөхцөл байдалтай байхад одоо шин манайх бүхэл бүтэн ингээд цэргийн төвөг хоспитал гэдэг имлэг гаргаад тийм имлэгт тусгаарлаж яхад одоо энийг хангалтгүй байна гэж үзэх юм бол одоо юу болох юм бэ? Тийм үст. Өнөөдөр бол хэлжээлээ шүү дээ шадар сайд. Бид нар одоо энэ бүх арга хэмжээнүүдийг аваад байгаа чинь өөрөө энэ халдварыг оруулж ирэхгүй л гэдгийг л сэргийлээд магадгүй ороод ирлээ гэхэд биднэрт үнэхээр одоо эрүүл мэндийн хүчин чадал дутмаг энэ дээр ямар ч туршлага байхгүй учраас бид нар одоо энийг эмчлэхэд бол үнэхээр хүнд нөхцөл байдал үүснэ. Тийм учраас ингэж тусгаарлаад хөл өрөөд өгтөгөөд ийм байгаад байгаа юм аа. Гэхдээ манай монголчууд бас энийг харьцангуй энэ бол яг цөөн хэдэн хүмүүсээс л гарч байгаа юм шүүмжлэл байна. Гэхдээ ер нь бол одоо бараг дийлэнх нь бол маш зөвөр хүлээж авч байна. Сайн сар шинийн баяр өдрүүдийг те яаж тэмдэглэв. За дээрэс нь одоо ингээд удахгүй март цэргийн баяр, наврын баяр гэдэг ингээд баярууд болдог боломжтой болгоод тэмдэглээс сурцсан. Энэгээр ч гэсэн одоо ер нь бас олуулаад цуглаад ингээд хөл хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Тэгэхээр энэ баяруудыг ч гэсэн одоо ер нь ахиж энэ сар шинийн баяр шигээ тэмдэглэхгүй бай гэдэг ийм үүрэг чиглэлийг өгсөн. Ингээд дор бүрнээ ингээд хичээгээд хахад бас ийм асуудал гаргаж байгаа бол үнэхээр харамсалтай л байна те. Энэс дор одоо жишээнүүд байна шүү дээ. Ямар ч төлбөр зардалгүй ингээд хүмүүсээ өөрсдөө онгоцороо төвлөрөөд авчирч яхад жишээ нь гадны улс орнууд бол өөрсдөө онгоцны билетийг ингээд төлөвлөд мөнгөний аваад ингээд авчирч явах жишээтэй. Ийм нөхцөл байдалтай байхад энийг бас ер нь айл талдаа бас ойлгож хүндэтгэлтэй л хандхал шаардлагатай болж байгаа гэж ойлгоод байна л та. Зам бас хаасан байхад ирээдүйд бас нөгөө хот руу орох гэж тийм янз бүрийн зүйл одоо үйлдэл гаргасан гэж жирэмсэн болж одоо бодлаа уутарч гисэн ч гэдэг юм уу. За тэндээ хурам бичээгээр жирэмсэн болж орохгүй. Зарим нь болохоор тэр нөгөө нас орсон хүний бас гэрчлэлийг хурамчаар ашиглаад орох гэж оролцсон ийм тохиолдлууд бас байсан. Тэгээ тэнцээс нэлээ их маргаан үүсгэсэн байсан шүү дээ, тий. Яхаараа та нар оруулдгүй юм би ормоороо чухал ажилтай юу гэдин тий. Тиймэрхүү маргаанууд маш ихээр үүссэн. Тэгээд маш олон машин бас очирлоод ингээд дугаарлаа зогссон байсан. Иймэрхүү бас дүр зургуудыг бол сошиал орчинд бол бас нэлээд л явлаа л да. Тэгээд манайхны харин нэг тийм амар өхөр шиг одоо нэг зөвлөдөг нэг тийм сонин зам байна л да, тий. Бид нар л одоо эрхээ эдлэх ёстой гэдээ дараад идэг. Уг нь бол иргэн үнжтэй бас үүрэгтэй байх ёстой. Хаяа нэг тохиолдлоор хаяа нэг одоо бүр зайшгүй тэгэд авдшгүй өвчин зүйл гэж байдаг тийм үед бол бас нэг өөрсдийнхөө эрхийг ярихаасаа илүүтэйгээр бас нэг үүргээ нэг ухамсарлаад
гол нь өөрийгөө биш бид нар чинь гол нь бусдыгаа одоо хамгаалж байгаа нэг хэлбэр шүү дээ. Чин зөвхөн гэтээ огон тэр жаргалантын амд байгаа нөхдүүд ч одоо онцгой байдлын ерөнхий газрын совил гэхээр энэ госпиталаас бараг явж ирсэн их тажгүй газар шүү дээ. айтаахан орчин нөхцөлтэй байх болов гэж би бодоод байгаа. Совилл тийм. Тэгээ бараг хүн нэг бүрэн шүршүртэй байх ч юм уу нэг тиймэрхүү л бас асуудал үүссэн юм шиг байна. Тэгээ тэр нөгөө нэг түрүүн бас яриад өнгөрсөн шүү дээ. Өөрсдөө ингээд тусгаарлалцсан байгаа тийм жишээнүүд шиг байна. Тэр яг Солонгосоос ирсэн гэр бүл ирэхээс өмнө одоо ар гэрийнхэн лугаа мэдгдсэн байгаа. За ингээд бит хоёр очлоо хүүхдүүдийг аваад одоо ээжинд очиж гэдэг юм. Тэгээ оцсныхан дараа өөрсдөө тусгаарлаад хаашаач гарахгүй гэртээ өдөрт хоёулаа халуунаа хэмжээд ингээд тусгаарлагдаад байж хахад нь хүүхдүүдтэй ч ирсэн гэдгийг мэддэггүй. Тэгээ ингээ байж байгаа хугацаанд нь гэрийнх нь гадаа нэрээд хоол энтер тавиа авчдаг. Тэгээд аваарай гэхээр гараад авчдаг тий. Тэгээ ийм байдалтай тусгаарлаж байгаа бас эерэг тийм жишээнүүд ч байна. За бас дээрэс нь нөгөө яг тэр Ухаан хотоос нь тусгай үүргийн онгоцоор ирсэн манай 30-д нэгэн оюутан байна. За тэр оюутнууд бол ерөөсөө ингээд хөсөөдөд тусгаарлагдаж байгаа хугацаанд нэг ч гомдол хийлээгүй. Эмчнэрийн шаардлагыг ягшлал биелүүлээ. Тэгээ хандив өгөөд гарсан байгаа. Тэгээд ийм нөхцөл байдлуудыг та бүгд минь харгалзаж үзээрэй гэд тэр оюутнуудыг их жишээ болгож ярьж байсан. Тэр өчигдөр нөгөө яг нэг лайв үзчихсэн нөө. Ямар сайтлаа энэ 22-ын төвшин дээр очиж сурчлага хийсэн. Тэгээд нэг их ярьж байгаа байхгүй. Би энэ юунаас хаанаас ирлээ гэн Төв аймгаас нэг орхон гарсан юм шиг. Хүүхдүүдийн чийд хүүхдүүд төр очиод машины газ дуусдаг шүү дээ. Одоо би яах юм бэ? Босож явах газ байхгүй гэдэг уурлаад. Энэ чинь хангалттай бүх энэ хэвлэл сандраа тий зарлсан шүү дээ. Шиний битүүний урд өдрөөс эхлээл одоо ингээд зам хаалаа 3 сарын 1-ний өдрийг хүртэл гээд за шаардлагатай бол ахаж гисэн энэ хөл хорог сунгана гэдэг ийм асуудлыг яриад анхааруулаад байхад л одоо би 3 сарын 1 гэж ойлгосон. Тэгээ би одоо ирсэн байна. Одоо тэгээд надад газ авахгүй би одоо яах юм бэ? Бараг хөлчихлээ гэдэг. Ухааны юмараад уурлаад тэгээд яг яриа өгч байгаа юм л та тэгээд тиймэрхүү хандлага гаргаад байна. Тэгэхээр энэ дээр бас манайхан ч гэсэн ер нь бол жоохон бодолтой л хандхал шаардлага. Энэ ч бол толон биш шүү дээ. Одоо манайхан яагаад бодох ёстой вэ гэдгийг бидний хамгийн сайн мэдих Солонгос улс батлаад өглөө л доо. Эрүүл мэндийн салбараараа дэлхийд тэргүүлдэг эдийн засгийн хувьд манайхаас одоо хамаагүй чадaltaй тийм улс үнэхээр хүчин мөксөж чинь гэдгээ өнөөдөр одоо тэр зарласан байгаа. Ер нь бол тэгээд ингээд халдварын тохиолдол маш их нөгөө эмнэлгийнх нь ор хүрэлцэхгүй хүмүүс гэрт нь тусгаарлаад тэ өдөрт одоо хичнээн мянган хүн шинжилгээ хийгээд хамгийн сүүлд тэр Солонгост гэдэг нэг сэтгүүл залуугийн оруулсан постноос харахад улс төрч эмч мэрэгчлээ улс төрч нь хүртэл одоо сайн дураараа эмнэлгийн ажил хийсэн байгаа. Ингээд 6 цаг тасралтгүй вирусын эмчилгээ хийгээд тэг гарч ирж байгаа ингээд битүү юм хөлс олцсон тийм зураг одоо гаргаж байна. Үнэхээр одоо энэ улс бүр байдгаа шавах гэж байна. Тэгээ ийм байхад нөгөө түрүүн эрүү үсгэгдсэн гэдэг байгаа сүмийн тэргүүн нь одоо ингээд хүмүүстэй ингээд зарлсан байгаа. Бид нар бол одоо мөнхийн амтай хамгаалагдсан хүмүүс сүсэг бишрлээ битгий хаяараа залбирлаа битгий орхиорой гэж бүр ингээд урайлга ингээд зарлал бас явуулсан. Тэгээ нөгөө хүмүүс нь юу гэж боддог гэхээр бүр гүн итгэгч нар нь болохоор бид нар ингээ хамгаалагдсан мөнх амьдрах учраас энэ өвчин бол тусахгүй. Тэгтэл тэр сүмээс одоо голомжтойгоор Солонгосын дийлэнх тохиолдол хүртэл нас баруун харин тийм. Тэгэхээр энэ коронавируст бол хин нэгэн бурхан, хин нэгэн тэнгэртэй, хин нэгэн одоо химор бэлэгдэл юу байдгийг чон мон ген мэн одоо туслахгүй гэдгийг бид нар өнөөдөр ойлгох хэрэгтэй шүү дээ. Махандаа тултлаа. Би өнөөдөр хувиа хичээлээ гэхэд энэ коронавирус чинь гэр бүлийн хүрээнд болон найз нөхдийн хүрээнд хамгийн их тархаж байна гэж байгаа байхгүй. Олон хүн цугласан газраас дийлэнх тохиолдлыг авсан байна. Тэгэхээр би одоо жишээл халдвар авлаа гэхэд тэрнийгээ би гэрээхэндээ чирж очино, ажлынхандаа ч юм уу найз нөхдөдөө чирж болж байгаа байхгүй. Гэх мэтэр энд сууж байгаа 5-6 хүн бүгдээрээ л энэ мэтэр ингэж халдварыг тараана. Тэгэхээр энэ бол зөвхөн би гэдэг хүн амиа хичээснээс болоод ямар их хохиролтой ойр тойрныхныхаа хүртэлтэй хамгийн хайртай дотныхаа хүмүүсийг хүртэл аюулд оруулж ийн гэдгээ л бодох хэрэгтэй. Хэдхэн хоногийн хөл хоройг бид нар одоо яагаад тэсээ төвчээд байж чадахгүй юм бэ те. Бидрэг зүгээр яг уу гэрээсээ орд тас битгий гар гэж хэлээгүй шүү дээ. Зүгээр гарахгүй байвал сайн байна л гэсэн болохоос биш. Түүнээс бусдаар бид нарт одоо бүх зүйл нээлттэй шүү дээ. Ямар одоо хятадын шиг одоо тусгаарсан айлын хаалгыг очоод гаднаас нь гагнсан тохиолдол манад алга. Тэгээ бидний хувьд бол харьцангуй бас чөлөөтэй байгаа шүү. Тэгэхээр манай ард иргэд бас бид нар л нэг корона тусчихгүй байх гэдэг ийм тоомжиргүй байдлаар асуудал бас битгий хандаач. Ерөнхий сайдын хийсэн мэдээлэл дээр Солонгос улс нэг коронавирустэй өвчтнийг эмчилгээний тулд 10
сая вон зарцуулж байна гэдэг тоог хэлжсэн. Тэгэхээр 10 сая вон гэдэг бол манай Монгол мөнгөөр бодоод үзэхэд 20 гаруй сая төгрөг болж байгаа байхгүй. Хэрвээ манай улсад энэ одоо коронавирус гэдэг аюултай өвчин ороод ирэх юм бол манайх шиг эдийн засгтай орн те манайх шиг эрүүл мэндийн тогтолцоотой улс орн одоо яаж давж гарах вэ гэдэг бол үнэхээр бүрхэг. Ер нь бол байдал маш хүндрэн бид нар бол аргалж чадахгүй шүү гэдгийг ил даалд хилээд багтал ийм одоо хайхрамжгүй байна. Тэгээ нэг ийм би бас дахиад анзаарж байхгүй энэ юугаар амралтын өдрүүдэд хүмүүсийн хандлагыг ороод ирсэн юм шүү. Орж ирээгүй байсан бол юу гэж ингэж сүртэй арга хэмжээ дээр аваад ийм юм болж идэм бэ гэс нэг ийм хандлага. Үгүй та нарын эрүүл мэндийн яамныхаа мэдээлэлд итгэх хэрэгтэй гэд би ч бас ингэж тайлбарлаж байгаа. Үгүй яг ороод ирсэн. Одоо ингээл нууж байгаа. Тэгэл ингээл бараг өстө ташраар одоо ингээл тэр ч бас нуугаад идэх ч юм биш юм шиг байна. Ер нь харин нэг тийм хандлага байгаад байна. Нуугаад л ийм л гэж үзээд байгаа юм шиг байна тий. Тэр ч одоо нууж болохгүй үстэй чи дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлээсэн үүрэг энтер гэж байна тий. Ер нь бол маш олон юм байгаа үстэй тэр нэг манайхны нэг ийм хандлагаас байгаа л ах юм. За одоо маргааш яг энэ хандлагаа дарах бас нэг үйл явдал болох гэж шүү дээ. Өглөө 6 цагаас эхлээд хот руу орох хөдөлгөөнийг нээн. Тэгэхээр тэр 14,000 тээврийн хэрэгсэл одоо учир зүгөө олж орж ирэх хэрэгтэй. Энэ үед одоо нөгөө асуумж асууна гэж байгаа юм. Хүмүүсийн халууныг үзнэ гэж байгаа. Тэр машин дотор явж байгаа бүх хүний. Тэр нэг хүнд нэг ойролцоогоор нэг 20-30 секунд зарцуулна гэдэг тооцоо гаргасан байна. Инглээ гээд манайхан чинь тэгэл урд нь жоохон ингээд ачаал үүсвэл ард нь сигналдаад бас хулгаан замаар дөтөлж явах гээд бас баах юм болдог штэ. Тэгэхээр ингэж битээ бас аюулгүй байдалтай эрсдэл учруулаарай, хүлээцтэй хандараа гэдгийг бас хөдөө орон нутгаас хотыг одоо чиглэж ирж байгаа жолооч нартай бас хэлмээр байна, иргэдтэй бас хэлмээр байна. Нөгөө амны алта сайн зүгээрээ гар хүлээ сайн хариуцгаараа тэгээ асуумжийг нь хамгийн гол нь үнэн зөвөр бөглөөр үнэн зөв бөглөхгүйгээс болоод бас их чирэгдэл очирч байгаа шүү дээ. Энэ ийм асуумжийг одоо ийм судалгааг бол манай улс анх удаа л хийж байгаа маа л да. Дэлхийн ер нь 80 гаруй улсад одоо элдв төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд энэ судалгааг одоо хийж энэ асуумж эдрийг авч ингэж мөрдөж ажилт юм байна л да. Тэгээд нөгөө нэг Эбола вирус гарсан шүү дээ. Эбола вирус гарах үед бол бас айгүй үр дүнтэй байсан. Гэнэ яг ийм судалгааг хийгээд тархалтыг бол бас тухайн үед нь бол намжаад чадсан. Дээрээс нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг бол маш хурдан авч чадсан мөлий. Тэгээ Монгол улс бол анх удаа ингэ хийж байгаа учраас магадгүй одоо энэ засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ хөл хориоч байд юм уу те одоо коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж байгаа энэ ажлуудад маш их үр дүнгүй өгөх хаа гэсэн ийм зүйлийг бол бас энэ одоо олон улсын байгууллагын төлөөлөгч бол бас хэлж илээ. Тэгэхээр хамгийн гол нь иргэд юун дээр л анхаарах хэрэгтэй. Маш үнэн зөв өөр л асуумж бүглэх хэрэгтэй. Ерөөсө худлаа ярьж болохгүй. Тэгэх юм бол зөвхөн одоо та өөрийгөө тухайн үед хуураад өнгөрж гин магадгүй тий ямар нэгэн байдлаар халдвар авсан бол тэгэд одоо гэрийнхэн мэрийнхэн ингээл маш олон хүнд бол ингээд тархах эрсдэл тараах одоо эрсдэл болоод 14 тавих хэрэгтэй. Ерөөсөө дам дамаад ир чи эцсийн үр дүн 300 гэж байгаа байхгүй. Нэг хүнээс халдварлах боломж нь 300 хүнд үү? Тий 300 хүн. Ер нь бодоход л тийм би одоо жишээл бид 5 байдаг гэхэд бид 5 чинь дахиад цаашаа 5 гэж ингээд бодлоо. Тэгэхээр ингээд дам дамаа энэ чи ийм болчихж байгаа байхгүй. Ийм тойрог үүсгэж байгаа байхгүй. Аюултай тойргийг. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт бид нар мэдээлэл үнэн зөв өгөх хэрэгтэй. Өөрсдөө аюулгүй байдлыг хангамаар байна. Нөгөө л гараа угаадаг, маска зүүдэг ариутгал халдваргүй зүйлтийн ажлуудаа хиймээр байна. За тэгээ маргааш зөвхөн одоо хувийн тээврийн хэрэгслэр Улаанбаатар хот руу зорчиж орж ирэх хүмүүсээс гадна нийтийн тээврээр бас маш олон хүн орж ирэхээр билет захиалсан байна гинэ. За ингээд үед 2500-аас 3000 зорчигч өдөр тутамдаа хот хооронд зорчдог болвол маргаашийн хувьд тухайлбал 5200 иргэн хот руу орохоор билет захиалсан байна гэнэ. Тийм тэгэхээр ер нь бол хамгийн их зорчигчтой байгаа Дорнод Хинти, Увс, Ховд, Баян Үлгээ, Хөвсгөл гэсэн эдгээр аймагуудын тээврийн хэрэгслийн тоог 3-аас 4 тээврийн хэрэгслэр нэмж гаргах зохицуултыг хот хоорондын үйлчлэгээний байгууллагууд хийсэн байна. Тэгээд ямар ч гэсэн бол билет байхгүй, хүлээгдэн нэмээ тэрэ гэх ийм зүйл байхгүйгээр энэ асуудлыг зохицуулахаар арга хэмжээ авсан гэдгийг бас холбогд хаалбаныхан мэдээлж байлаа. Ер нь нэг бүр одоо чухал шаардлагатай ажил байхгүй бол заавал маргааш ирэх гээд бас яах вэ гэсэн ийм зүйлийг бол хэлжсэн. Яагаад вэ гэхээр маргааш нөгөөдөр 2 өдөр бол цаг агаар том уу байна. Дээрээс нь манайхан ч нөгөө биел төрүүлж орох хэрэгтэй гэдэг юугаараа бас дайрна. Тийм учраас нөгөө зам тээврийн осол гарах эрсдэл бол маш өндөр байгаа гэж замын цагдаагийн газраас бол өнөөдөр анхааруулж ирсэн. Тийм учраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс замын цагдаагийнхан нийслэл хотод
98 цэгт бол бас хяналт шалгалтыг хийж ажиллана. За тэр дундаа бас энэ дроноор хяналт шалгалтыг хийж бас цохих арга хэмжээнүүдийг цаг тухай бүрд нь хүлээж аавна. Тэгээ манайхны нэг ийм хандлага байдаг. Хяналт шалгалтаас цухтаагаад гарчээ гэдэг тий. Энэ ууг нь бол бидний эрүүл мэндийн төлөө, бидний сайн сайхны төлөө, аюулгүй байдлын төлөө ууг нь ажиллаад байгаа байхгүй юу? Гэтэл нөхдүүд цагтаагаар цухчихвэл болно гэдэг нэг ийм хандлага байдаг шүү дээ. Битгий тэгж үзээрэй дээ. Тэг үнэхээр онцгой шаардлага бол заавал маргааштай орж ирэх гэдэг ч удаа бас яах вэ тий. Юу нэг ачаал буурсны дараагаар орж иж бас болно тийм ээ. Хот руу чиглэсэн гол төв замууд дээр хурд хэмжигч тавьж байгаа юм байна лээ. Тэгэхээр дүрм зурчиж тий бас дүрм зурчих зурчих юм бол торгуул ногдуулах нь бай шүү. Хурд хэмжигч байгаа юм байна шүү гэдгийг бас анхааруулж илээ. За тэгээд өглөөдөө 6 цагт тавьж байгаа нэгээл тэгэл хүмүүс амны хаалтгүй жолоочид хариуцлага тооцно гэсэн юм. Гэхдээ харин нэг тэр тэгээд хэлж нэг амны хаалтгүй бол зогсоогоод ийн гэд тийж сонсон. Ер нь шаардлагыг бол тавьж л байж тээ. Шаардлагыг тавьж лээ. Дээрээс нь нөгөө нэг гудамжинд нус зэршүүлсээ хаяхгүй ил задгаа бийцсэхгүй байх гэдэг чинь торгуул нь ер нь нэлээд өндөр болсон явж байна. Бид хэдүүр 40 эдэн сая болсон юм байна. 40 сая төгрөгөөр хүмүүсийг харуулж 46,000 гаруй хүнд 47 орчим сая төгрөгийн торгуул ногдсон. Бид нэр тэгээд хараа нөө ингээл хилээд байгаа ш бити нус цэрээ гудамжинд хаяа энэс ч юм болж одоо элдв төрлийн одоо халдвар төвчний их үүсвэр байна гэд ингээ яриад байгаа хгүй. Тэгээд дээр би хүүтэйгээ явж байгаад байсан чи хажуугаар нэг хүн өнгөрөхдөө ингээ шүлсээ хайчихгүй гэсэн чи ээжээ энэ яагаад ингээ шүлсээ хайчваа ээж уг нь ингэж болохгүй үсттэй гээ ингээ хэлж байгаа хгүй. Тэгээд би тэгээд тайлбарлаа уг нь болохгүй маа миний хүүс том хүмүүс ээж яагаад ээж юм ойлгохгүй ангиж надаас асуусан. Тэгэхээр бид нар бас нэг хандлагаа бас нэг жоохон өөрчлөх хэрэгтэй тий битгийгээ тахад заавал тэрийг одоо гудамжинд нус цэрээ хаяал тэгэх одоо яг ямар хэрэгтэй. Бас нэг бид нар бол хүүхдүүдэд үлгэр дуурайл болох ёстой шүү дээ тий. Яг тэгэж асууж байгаа бас хэлхийн үг олдохгүй л байгаа юм чинь. Тэгэхээр миний хүү энэ хүн шиг байж болохгүй шүү л гэж хэлж байгаа юм чи өөр яах вэ тий. Тэгэхээр бид нар л ер нь өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг сайжруулах гол эрүүл мэндийн ажилтнууд онцгой байдлынхан төрийн албаныхан бол үнэхээр сайжруулж байна. Одоо ядчил өдөрт 2-3 удаа мессеж ирж штэ. Тэгээд мессежийг хараад за нэрээ тийм шүү гэж бодож штэ. Мессеж ирэхдээ нөгөө л нэг үлэг болсон мессеж биш те өдөр болгон шин төрлийн мессежүүд ирж штэ. Тэгвэл энээс ихсүүлэл харахад энэ хүмүүс ямар их хөдөлмөр зарж ямар олон цагаар ажиллаж хичнээн хүний одоо хөдөлмөр бид нарыг энэ аюулгүй байдлыг хангах гэж ажиллаж байна вэ гэд бодлохоор үнэхээр энэ хүмүүсээр одоо бахархгүй байхын арга алга. Тэгэхээр одоо бид нар л одоо өөрсдөө маска зүүх хэрэгтэй. За яг хуу сүүлийн үед мэдээж янз бүрийн мэдээлэлүүд явж байна те. Нэг хэсэг нь маск зүүхэн зүү гэж байгаа бол зарим гадаадын эрдэмтэд ер нь маск бол хамгаалахгүй шүү. Европын бол хамгаалахгүй гэдэг юм байна. Европчууд тийм зүйл яриад. Тэгтэл энэ Азийн эрдэмтэд бол маска зүүх ёстой. Маск бол ер нь эрсдлийг 80% бууруулж байгаа шүү. Масктай маскгүй хоёр хүн байхад масктай хүн халдвар аваагүй нөгөө хүн халдвар авсан байх шүү. Гэх мэтний жишээнүүдийг бас яриад байгаа байхгүй тийм. Европын тэр эрдэмтэд ингэсэн байлээ. Нөө амны хаалт зүү гэдэг ахаар хүмүүс амны хаалтандаа найдаад нөгөө гараа угааж ариутгахгүй. Тэгээд нөгөө бохир гараараа маска аваад солиол ингээд ахаар эрсдлийг бүр нэмэгдүүлээд байна. Тэгэхээр баг маск зүүхгүйгээр гараасаа ариутгаатай одоо бүх халдвар төвчин гараар л дамждаг гэд Европын эрдэмтэд тэгж мэдээлсэн байсан. Тэгээд тийм ч учраас Европт бас маск зүүж байгаа байдал нь их бага. Тэгээд тэр хэрээрээ бас халдвар нь энэ тэнд өдөрт нэг өглөө усаад ирэхэд нэг ууслалтанд тархацсан байх жишээтэй бас нэмэгдээд дэнч гэж үзэх хүмүүс байна. Тэгээд давхардж байгаа зөвлөгөөнүүдийг харахаар бол ерөөсөө л гараа тогтмол угаа гэж байгаа. Ариутгах гэж байгаа. За шаардлагатай тохиолдолд маск зүү гэж байгаа. Лифтээр явах нь бол ерөөсөө эрсдлийг маш их нэмжээнэ гэж байгаа. Тэгэхээр болж өгвөл 1-5 давхурт байдаг бол тэ шатаар явах боломжтой лифтийг бити сонгоо гэдэг зөвлөмжийг бол өгж байгаа. Өдөртөө гэртээ болон байгаа албан тасалгаанд дор хаяж 3 удаа цэвэр агаар оруулж салхилуулж за болж өгвөл аль болох ингээ олноороо цуглахгүй те хурал цуглаан хийхээр бол онлайнаар хийдэг ч юм уу энэ мэт арга хэмжээг сонгоо. За хүнтэй ажил ярих бол гар үл барихгүй нөгөө нэг үнсэж мэдчилдэг газруудад бол үнсэлцэхгүй байхыг ч юм уу те уриалж гэн хоёр хүн хоорондоо одоо юу гэдэг 1 см-аас дотгошоо ч юм уу 1 м-аас дотгошоо ч юм уу ойртохгүй байх хэрэгтэй гэх мэт ийм юм одоо зөвлөмжүүдийг л өгчлээ л да. Өнөөдөр бас нөгөө эрүүл мэндийн яамд бас нэг эрэг мэдээсэн нь манайх нөгөө нэг гараар одоо дамждаг халдвар төвчний
өвчний тохиолдол бол бас бараг 20 гаруй хувиар тийм, бусад өвчний тийм бусад өвчнүүд ийм эерэг бас үр дүн гарсан байсан. Тэгэхээр гараа угаах нь бол бүх ер нь бол бас халдварт өвчнөөс бол маш сайн хамгаалж чаддсан байна гэдэг нь бол сайн гар угаах шүү дээ. Тийм шүү дээ яг үү. За тэгээ гараа сайн угаацгаая. Эрүүл мэндийн байгууллагаас өгж байгаа зөвлөмжийг сайн дагъя. Иргэн өмнөхөө өөрийг хариуцлагыг ухамсарлая гэж жаахан хэлсээрээ зөвлөлье. Харин тийм бүгдээрээ жаахан хэсгэд бол хамтдаа даваад гарах боломж байна. За тэгээ анхаарал хандсан үзэгч ахын баярлалаа. Баяртай үзэгчтэй.